За би энэ нэг усныхаас савыг тий нэг хуванцар савыг ингээ 3 хуваагаад энэ голынхын хэсэгт нь одоо та нар ингээд хавар хураасан өрнүүдээ ингээ хавар авч байгаа өрнүүдээ ингээ хийгээд тэгээд ингээд гарч цаасаар ингээ дээрэс нь бүтээгээд өчнө. Тэгээд ингээ бүтээгээд өгөхөөр эн чинь чиг алдахгүй хараа ингээ дээр нь чиг ингээд энэ нөгөө цоолцсон болохоор чиг нь гарцсан байна. Энэ ингээ чиг алдахгүй айгуу сайхан өрслүүлнэ. За тэгээд дээдлийнх нь болохоор би ингээд салаада таглалцсан. Хорхоо шавж идэхгүй. Сайн талтай нөгөө салаад мань жоохон том болоод ирэхээр нь жоохон томоор нь том зүснээр нь ингээ тагласан. Энэ тараа ингээ таглалцсан байгаа. За тэгээд энд бандуу ургаж байна. Бандуу одоо цэцгэлж байна. Тошлоо цэцгэлээ. Тошлоо өгч байна. Одоо тошлоогоо. Энд чинь болохоор хүрэнүүд нэг иймэрхүү байна. Одоо за би усныхаа савыг үзвэл энэ хараа усныхаа савны доотлын хэсгэнд нь ингээ салаада хийгээд зүүчгэн. Дээдлийн хэсгээр нь салаада тагалчихна. Тэгээд дундлынхын хэсгэнд нь ингээд өрсөлгийгээ хийгээд одоо авсан хаврынхаа өрнүүдийг ингээ хийгээд өрслүүлчихнэ. Энэ нөгөө олон наст ингээд цэцэгнүүд тэгээд олон наст эмийн ургамлуудынхаа үрийг одоо та нар одоо авна шүү дээ. Ялангуяа энэ бол одоо мангар байна. Энэ мангарны энэ цэцгэлсэн энэ цэцгнийх нь дотор нь ингээд жижигэн хар өрнүүд байгаа. Тэгэд энэ хар өрнүүдийг та нар доторх нь хар өрнүүдийг аваад одоо ингээ хийгээчгээд бол энэ аюу хөөрхөн ургачихна. Тэгээд нэг хүлэмжиндээ намар болохоор хүлэмжиндээ оруулаад тэгэл сайхан нэг болонд нургачхад ер нь жилийн 4 улирлд энэ мангар идэх гэсэн үг. Энэ болохоор нөгөө хөр сонгоно. Тэ энийг болохоор би ингээд яг үдээд нөгөө үрийг хийгээд бас яг ингэж хийж аваал тэгэл намар тарьсан ингээд жижигээр нь өвлжөнгө авч ицсэн энэ хүлэмжнээс оруулж ирсэн болохоор ингээд жоохон шаргал болоод одоо энэ хараа өрөө өгөх гээд ингээд байж байна. За энийг идэх хоолнд хийж идэхтэй бол бүр суулж авахгүйгээр зөвхөн язаар орно ингээд тайраад тэгээд өрслүүлээд энэ би харуулъя. За энэ хараа хөр сонгоно маань. Би энийг эхлээд ингээд шилтгснийхаа дараагаар дээрэс нь ингээд хонцор таг маг ингээд тавьж өгөөгүй байхгүй юу? Тавьж өгөөгүй байсан чинь харин шорхоолж дотор нь ороод голын харин шорхоолж идэвчээ. Тэгэхээр зэрэг одоо ингээд нөхөр сонгоныхоо дээр ингээд хуванцар тагаар ингээд таачихсан. Хаачаа тэгээд энийг ингээд онгойлгочихно. Тэгээд энэ ингээд сайхан ургаад ирнэ өөрөө нөхөр сонгон чинь. Одоо энэ нөхөр сонгоныхоо үрийг бас хийгээд саях шиг ингээд хуванцар савандаа хийгээд таглаад өрслүүлж болно. За тэгээд энийг тайрч идэхдээ яг энэгээр нь доороос нэг 2 см 3 см хэртэй тайраад тэгээд дээрэс нь хуванцар саваар таглаад ахаар шинээр ургаад ирнэ. Одоо энэ өрөө өгөх гэж байна. Энэ үрийг аваад шууд одоо ингэж өрслүүлж болно. Эсвэл хадгалаад тэгээд хавар өрслүүлж болно. За хүлэмжтэй бас ингээ хийчих болно. Та нар нөгөө би сая модон хайрсгандаа бас хийсэн. Энэ дараа хүлэмжиндээ бас ингээд хийчихнэ. Тэгээд энэ сайн тал нь болохоор урсаа явахгүй би ингээд услаа штэ. Ногоогоо услахаар одоо хаана өр байгаа нь мэддэхгүй алга болохгүй, урсаж явахгүй. Тэгээд ингээд ургаад ирэхээр нь зэрэг бүр том болоод ирэхээр нь аваад тэгэл өр газар суулгачихна. За хүлэмж их халуун байна өнөөдөр. Хамгийн сайн ургаж байгаа нь энэ нөгөө миний нимбэгний модонд түрүү 1 сард хийсэн лайл бол энэ сайхан ургаж байна. За энэ өрслөгийг одоо хийх та нар өвлийн цэцэгнийхаа тэгээд олон наст эмийн ургамлынхаа юг бас ингэж хийж болно. Ингэж жижигхэн зүгээр юм одоо гэртээ хавар өрслүүлдэг шиг юм хуванцар савандаа хийгээд
унтар саанда хийгээд ингээд өрслүүлчих болно. Тэгээ та нар энийг өвлийн юунуудыг болвол намар болохоор зэрэг хүлэмжиндээ оруулж тавиад тэгээд хавар олон насны юм чинь тэгэл хавар гаргаад та нар талбай дээр тарчин. За энд нэг хоёр ширхэг нөгөө нэг би залгалт хийсэн хулуутай залгалт хийсэн үгэрцэн маань ихэнх нь гадаа гаргаж тариад тэгээ хөлдөөч гисэн. Тэгээд гайгүй байгаа хоёрыг би ингээд оруулаад ирсэн. Оруулж ирээд энд нөгөө хөвөлдөж хайрагдаад энэ хөөхөн нилээн юу яасан. Тэгээд энийг оруулж ирж энд тарьсан арай гайгүй сэргэж байна. Тэгээд энэ хүлэмжиндээ хоёр үгэрцгийг оруулцаа. Одоо энэ хоёр үгэрцгийг идэх нь энэ жилийнх. За нэг иймэрхүү байна. За та бүхэндээ бас амжилт хүсье. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.